Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хохирсон иргэд холбоо хүртэл байгууллага тэмцэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Арга чүгэвэц мөрөөрөө амьдарч байсан иргэдийг хашаа байшин газрыг нүүлгсэн ч газар дээр нь ганц хоёр давхар суур угсан болоод л орхичихсан дүр зураг нийслэл хотын хаа сайгүй гарсаар байгаа юм а. Мөн түнчлэн иргэд гэрээсээ нүүж газраа чөлөөлж өгсөн ч барилга баригдах хооронд амьдрах сууцыг нь барилгын компани хариуцсан гэж гэрээн дээрээ зааж байсан ч өнөөдөр хариуцаж байгаа газар тун цөөхөн иргэд олноороо хохирсоор байгаа юм а. Өнөөдөр эдгээр иргэдийн төлөөлөл нэгэн эмэгтэй хэвлэлийг танд мэдээлэл хийлээ. Тэрээр 2013 онд барилгын компанитай тохиролцсон гэрээ хийх байсан ч гэрээ хийлгүй гэрчлэгийг нь хураан авч гэр бүлээр нь хохироогоод байгаа талаар хэлж байгаа юм а. Сүхбаатар Баянзүрх дүүрэг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхантай хамтарч бэрэн компаниг очиж албад нь нүүлгэлт хийсэн. Тэгээд энэ шүүх хурл нь ямар очтой шүүх хурлын бэ гэдэг ингээд явсан чинь эзэн бийгүй шүүх хурл болсон. Эзэн бийгүй шүүх хурл нь болох үндсэл нь юу вэ гэвэл энэ дараа уг хаягн дээр бүртгэлтэй боловч одоогоор оршин суудгүй гэсэн энэ засаг дарганы тодорхойлт гэсэн байгаа хорооны. Тэгэхээр энэ хаягн дээр байдгүй гэсэн үндслээр эзэн бийгүй шүүх хурл болоод шийдвэр нь гардаг юм байна. Албад нь үлгэх. Бид нар өөрсдөө эрхээ хамгаалаагүй, өөрсдөө өмгөөл ямар ч бид нарт боломж олгоогүйгээр шүүх хурлуулад дараа нь яасан шийдвэр нь очдог иргэдэд нь очих ёстой энэ шуудангийн салбараар өгөө явуулсан. Шуудангийн салбар 20 дугаар салбараар нөгч явуулсан. 20 дугаар салбар нь 5 дугаар салбар руугаа шилжүүлээд ингээд тэр бид нар гар дээр очиагүй. Өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хохирсон иргэд тоо томшгүй их байгаа юм а. Мэдээлэл өгч байгаа ганц нэгэн иргэн байгаа болохоос биш төр дэтгэн барилгын компанид хулигтуулж ор хоронгүй болсон иргэд олон байна. Тэд мэдээж төрдийн дундаа нийслэл хотын даргад итгэн газраа чөлөөлөн өгч байртай болно гэсэн итгэл өвөрлөж байсан ч өнөөдөр хохирсон иргэдийн тоо нэмэгдсэн үг гэхээс биш баригдсан барилгын тоо барим төдийлөн өсөхгүй байгаа юм а. 2020 он хүртэл нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсны дагуу цаасан дээрх гоё ажил биелэлээ олсон бол өнөөдөр гэр хорооллын өнгөтөрх огт өөр байх байлаа. Гэвч өнөөдөр бах байдгаараа харин ч газаргүй гэр оронгүй иргэдийн тоо инхүү нэмэгдэж эхэллээ. Өдрийн тойлд уян мэдээллээ.